За цөмийн энерги атомын цахилгаан станцгүйгээр улс орны хөгжил, түүн дотроо дэлхийчсэн хөгжилтэй энзэрэгцэн гэдэг зүй зөнгийн асуудал. Хүн төрлөختөн хэтийн хол биш ирээдүйд хөгжихийн тулд бус амьдрахын тулд цөмийн энергийг ашиглах цаг ирэх учраас цөмийн технологийн дэвшилтэд хөгжилтэй гар барин мэдчлэх цаг ирээд байгааг өөрийгөө цөмийн энергийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан гэж танилцуулсан энерхэм хэлж байна. За зөвхөн эрчим хүчээр хүн төрлөختний амьдрал тогтож байгааг өөрсдийнхөө өдөр тутмын амьдралаас аван харж болохоор байгаа энэ цаг үед хитрхи их хөрөнгө хүч, түүн дотроо алдаж болохгүй өөрийн үнэт баялаг эрүүл мэнд, за их дэлхийн сайн сайхны төлөө бүхний эсрэг үйл ажиллагаа явуулан нүүрсийг шүтэж цөмийн энерги атомын цахилгаан станц гэх үгнээс жиирхэж байгаа нь за хот айлаасаа холдож үзээгүй хуучин хүүгийн үлгэртэй жишгүүц явдал болохыг тэрээр хэлж байна. За энэ байдал нь Монгол улсын эдийн засагт ихээхэн дөнгө болно гэж тэрээр үзэж байгаамаа. За энийг бол зайлшгүй хэрэглэхийн тулд энэ нүүрс хүчлийн К2-ыг одоо барих хадгалах буюу CCS технологи гэдгийг одоо дулааны цахилгаан станц зайлшгүй барих болсон тохиолдолд суулгана, байршуулна гэсэн байна. Тэгэхээр энэ ямар байд юм бэ гэхээр энэ зүгээр хамгийн товчоор хэлэхэд дахиад нэг цахилгаан станц шиг бүтцтэй юм байна. Тэгэхээр энийг суулгахлаар яах вэ? Одоогийн бид нар төлж байгаа эрчим хүчний үнэн дээр 1 кВт дээр 6 $6 өртөг нэмэгдэж байгаа. За монголоор ингээд тооцоод үзэх юм бол өрхийн хэрэглээ одоо төлж байгаа үн дээр дахин нэмэгдэнэ. Аж ахуй нэгж байгууллагын хэрэглээний үн бол 4 дахин нэмэгдэнэ гэж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл энэ аж ахуй нэгж байгууллагуудыг одоо нэг юмыг манайх бол маш сайн ойлгох хэрэгтэй. Улсаас, татаатаас, төсвөөс ингээд төлчихж ийн гэдэг нь шүү дээ. Төр огт мөнгөгүй газар шүү дээ. Таны халааснаас аваад хуулиар аваад тэгээд эргүүлээд дахиад нөгөө татаасанд өгчөж байгаа. Тэгэхээр аж ахуй нэгж байгууллагын өгч байгаа гэдгнээс боловч дахиад иргэний татвараар эргээд эрчим хүчээ төлж ийн гэсэн үг. Улаанбаатар хотын хэрэглээ 3.5 сая тонн нүүрс байсан болвол өнгөрсөн жил 9.635 сая тонн болж өссөн. 2010 он гэхэд энэ тоо 20 саяд хүрнэ. Өөрөөр хэлэх юм бол 2018 онд бид нэр 50 тонны даацтай 4,000 богоо нүүрс зөөжж Улаанбаатар хот одоо хонд орно гэсэн үг. Зөвхөн Улаанбаатар хот шүү. Хэрвээ бид нар атомын цахилгаан станцтай байх юм бол нэг ганц портер ураанаар энийг хангах боломжтой байхгүй. 1 сая килограмм нүүрс шатааж гаргадаг эрчим хүчийг ганцхан кил ураанаар гаргана. Дэлхийн улс хөрнүүд атомын цахилгаан станцаас татгалзахгүй байгааг нэг гол шалтгаан бол энэ. Цөмийн энергийн зүү зохистой ашиглалтыг амьдралаас урган гарах хэрэглээнд ашиглах анхны алхмыг Монгол улс зоригтойгоор хийх цаг болсныг хэлэх гэсэн нь энэ хүний өнөөдөр хийсэн хэвлэлийн баг хурлын гол зорилго байлаа. За мэдээж атомын цахилгаан станц барихад нухацтай хандах, аюул гамшигыг тооцоолох, ард иргэдтэйгээ харилцан зөвшөлдсөх, эрдэмтэн мэргэдийн санал бодлыг тусгах гээд ажил бүхэн хүнд хэцүү, за бэрх байх нь ойлгомжтой. Гэхдээ энэ бүгд дэлхийн хүчирхэг гүрнүүдийн туулаад өнгөрсөн, за магадгүй хүчирхэгдсэн түүхийн эхлэлж болсон байх үнэтэй. Тиймээс айсан хүн 10 бүхтгийн жишээнээс тойрч за хийж үзэх цаг ирснийг тэрээр хэлж байгаамаа.